найз ба сургамж толилуулж байна. Манай сувг нь хачин жигтэй явдалтай даарсан хүмүүсээс зөвшөөрөл аван та бүгд дөрөвдгийг мэдэгдэж байна. Хэрв та өөрт тохиолдсон явдлаа бидэнтэй хуваалцахыг хүсвэл Facebook пэйжээр холбогдно. Би одоо 21 настай. Манай найз залуу 23 тай. 2 жил үргэлжсэн бас нэлийн урт хугацаанд хамт байгаа. Багаасаа л цугласан. Гэтэл 9 сарын сүүлээр нэгэн том гарц тохиож амиа хорлолтоор нас орсон. Уг нь найзуудынхаа төв доороо 2 дүүтэй айлын сайн ах, сайн хүү. Хүн бүрийн хайрыг татсан, гэрэлтсэн инээмсэгэлтэй амжилтаа явсан тэр минь. Нэг ч удаа ийм зүйл болохгүй байна. Ингэж байна, тэгэж байна гэж гомдлож үзээгүй. Үхэх гэдэг үгийг цохиулгаж байгаагүй дээ. Ийм зүйл сонсоод хэн ч итгэхгүй. Өмнөх өдөр нь л дараа 7 хоногт хүүтрхээс өмнө салхинд гарах уу гэж ярьж байсан хүн. Энэ мэдээг сонсоод жинхэнэ ч гэж бодохгүй 2 хоногтоо тасралтгүй залгаж чат бичээд л. Дараа нь төрсөн дүүн залгаад утсан цагдаа дээр шалгагдаж байгаа. Ээж уулзыг нэгээд тэднийх рүү явлаа. Найзууд, миний хайлт танд хамаатнууд нь бүгдээрээ ирчихсэн. Дор дороо чимээгүй л нөлөөсөө төвчээ сууж байгаа харагдсан. Ээж нь намайг дуудаж миний охин л одоо хүчтэй байдаг юм шүү гэж хэлэх үгтэн зэрэгцээд миний хүч алга болчихсон юм. Гэртээ ирээд тасралтгүй хэдэн хоног юм ууж идэхгүй. Орноосоо ч босолгүй хамт агуулсан зургуудаа үзэж уйлж унтсан. Шүүх хэмнэлийн дүгнэлтээр амиа хорлол байсан тогтоогдож, гэрийнхэн задлан шинжилгээ хийхээс татгалзаж 5 дахь өдөр нь гаргахаар болсон. Анхны минь хайрлсан хүн. Намайг орхиод ягаад тийм үйлдэл хийж байгааг нь гайхаж, нэг гомдож, нэг өрөвдөнгөө өөрийгөө л зүхүүц суулаа. Тасралтгүй тийм байдалтай байснаас болж би муудаад аавтайгаа зүг эмнэлгээр явж эм бичүүлээ тусал хийлгүүлж аваад инхэрч байлаа. Дараагийн өдрүүдэд босоод ирэхэд зүүд байгаасаа гэж бодож өдөржингөө л унтад сэрж эмээ уугаад өдөр хоногийг арах цаадаг болсон. Эндээс л надад тохиолдсон зүйлс эхэлсэн юм. Дуртай дууг нь сонсож байгаад унтана. Тэгээд зүүдлэн. Зүүдлэхдээ яг л өмнөх өдрүүчийг энгийн харилцан яриад л цуг инээлдэж байна гэж зүүдлэн. Хоолоо идсэн үү? Хайр нь очиж байна. Дулаахан хуцлаарай гэдэл. Тэгээд орой ийм ух цаг болоос эрэхтэй л зүүд байсныг анзаархаар тийм бодтой. Хэсэг үйлж байгаа л унтана. Ахаад л зүүдлэгдэнэ. Ийм байдалтай нилээд удаж би маань нэг л болж өгөхгүй байгаагаа анзаардаг болов. Найзууд маань намайг сэтгэл санаагаар дэмжих гээд гарч орё уйл гин. Гэрт ирээд ятгалагт нь орж амхандаа сэтгэл санаагаа өргөх гээд гой дээрээ тавиад гарлаа. Огтух сонирхол байхгүй болохоор ууттай чипс авч идээд хүмүүсийн бүжлэгийг холоос харж суутал хамаг юм нүднээс холдож дуун бүдгэрээд ганцаараа зургатаар үзэж суугаа юм шиг би тавгүрхэд ирэв. Үүнтэй зэрэгцээд гаранд нэг дулаахан зүйл мэдрэгдэж жигэнд найз залуугийн хоолоо одоо хайр оройтлоо штэ гэж шивнсэн. Өнөөдөр би чамд хэлсэн шалтгаан барай дуугаагүй байж цогтод байна. Чамайг дахиж зоохгүй гэж хэлсэн. Ундаанаас нь уучаад босоод явлаа. Миний анх харагдсан шалтгаан бол ганцаараа байр түрүүлсэн. Чамайг амьдрах хэрэгтэй үгүй гэж харах гэж байсан. Том өрөөний зургтыг хамгийн болсон явдлыг хүндэлж хүчээсэн бол би чамайг авч явах байсан юм. Яг л өнгөрсөн хэдэн өдрүүчийг түүнийгээ зүүдэлсэн. Гэвч чи миний сорилтыг давсан тул гэрт орж ирээд хин дээр гэсэн газар тайлж байна. Зүгээр л миний явсан газар чи явж тааруул. Чи намайг харах байх хүрээд иржээ. Оройцсон бол очиж явах гэж бодож байлаа гэж их дотн нэлсэн.
Би ер нь зүүдлээд байдаггүй. Зүүдэлсэн ч мартчихдаг. Тодорхой сандгүй хүн хэрнээ нас барсныхан дараа шүн бүр зүүдлэхдээ царай хэлсэн үг тэр байтугай өнөрийг нь хүртэл бодит юм шиг тод санаад байгаа нэг сонин. Тэр өдөр би өдөржингөө унтаад 3 гэж сэрсэн байдаг. Өөрийгөө галзуурч байна гэж бодоо шууд л найз руугаа залгаад хамт хонёгээд дуудаад ирэхэд нь бүх болсон зүйлсээ хэлсэн. Намайг ядаргаанд ороо сэтгэл санаагаараа л өөрийгөө ингэж байна гэд хэдэн хоног надтай цуг байхаар боллоо. Би ч үнэхээр тийм байна гэж бодон өөлж унжаад өмнө нь болсныг өөрчилж чадахгүй гэж бодоод орондоо ороод хэвтлээ. Манай найз эрт унтчихдаг болохоор би бараг л цаг гарan хөрвөөж унтсан. Тэгээд зүүдэлсэн. Манай хүн их л ууртай. Ягаад уянгаа ирчихсэн юм бэ? Нэрийг нь өөрчилсөн болно. Гэдэл байлаа. Манад ирсэн найз маань найз залууд маань анханасаа таалагддгүй. Сонио ааштай охин гэдэл үнэхээр намайг нийлүүлэх дургүй юм л да. Би ч шууд л өмнөөс нь уурлаад нойлынхоо өрөөнд орж түгжээд өөлж байна гэж зүүдэлсэн. Өглөө нэг юм зохих чимээнээс сэртэл би нойлынхоо өрөөнд унтлахынхаа хувцастай найз бие засах гээд байна гараараа гэд хаалгыг нь балвж байлаа. Намайг наад хүүтэн шалан дээр унтсан юм уу? Шүн дараагүй юм уу? Гайхлааштэйгээ загнаж байхад миний толгой маш их хэргээд аль нь зүүд аль нь бодит байдал билээгээд хэсэг суугаад гөлийж бодлоо. Одоо хүртэл зүүдэлж байж магадгүйгээ толгой руугаа чанга дэсээд хүүтэн усаар нүрээ угаасан. Багын л нойр сайтай шүн дунд сэрэг битгийл бараг хөдөлж чаддгүй унтдаг хэрнээ өмнөх шин хизээдээ нойлд ороод хаалгаад үгснээ санахгүй байлаа. Мэдрэгдэж байсан сэтгэл төгшил маань улам их болж ирэв. Тийм үед хүн хамгийн түрүүнд гэр бүл рүүгээ залгадаг юм байна лээ. Аав маань их шүтлэгтэй хүн. Дандаа үзүүлж засал ном хийлэгдэг лам дээрээ намайг дагуулж утсан. Инглээ тэглээгээд бүгдийг нь хэлтэл амиа орлсон хүнд газар олддгүй юм аа. Одоо эндээсээ салж чадахгүй чамаар эргэлдээд байна да зайлвал. 49 хоног дуусгаар нь аяанда зүүднээс нь арилаад ирнэ. Гीच хэлэн миний сүлдийг дуудуулах ном уншаад жижиг уудтай арц, үрэл, аршаан 3 үгч явуулав. Аавын 49 хоног дуустал байхаар болоод гэртээ ирээд нэг л сэтгэл уужраад гэрийн халуун хоолч идээ тайвшраад унтав. Ахаад л зүүдэлсэн. Хоёулаа байрныхаа дээгүүр дээр суучихсан өөрийнхөө хар нуусан цамцыг өмсгөөд бээрүү юм байж дулаахан хувцлалта дандаа л таарах юм. Гэдэл тэрвэрж байгаа нь мэдрэгдэнэ. Сэрээ тарахад дэрээ нэвт нортол уйлчихсан байлаа. Аав минь ч надтай уулзаж "Уурч нь гайгүй хонвоо. Сайн лам шүү дээ." Гэхдээ санааг нь зовоохгүйгээ тэглээгээд л хэлчихсэн. Ингээд л шүн болгон тодоос тод зүүдэлж аимшигтай ядарчихсан өхлүүдийн сэрдэг хിവэрээ. Тэгтэл нэг өдөр найз залуугийн маань найз залгаж байна. Уг нь ерөөсөө дотн биш. Түүнээр л дамжуулж таньдаг. Хаяа манад хүнтэй ирж уулзаад хондог. Анх надад нас барсан гэдгийг нь залгаж хэлснээс хойш холбоогүй байсан юм. Болсон зүйлүүдийг хэлгээд бас надтай яг адилхан зүйл тохиолдод байгааг нь ойлгосон. Тэр өдрөө уулзаад зүудэнд нь юу орж ирж байгааг нь сонсоход найзгаа уучлаарай гэд их л тодор ярьдаг гин. Өөрөөний болон сууж байгаа нүдний үзүүрт харагддаг. Урж өдөр шөнө унтаа зэрэгт нуух гэ тавьчихсан байсан усны стакан нь цуураа тасгарчихсан байсан гэдэл олон зүйл болсон байсан. Сэтгэл санаа нь муу байсан учраас жаахан ууждаг болсон. Тэрнээсээ болоод сэтгэлээ дагаад ингэж байна гэж бодсон гэсэн. Тэгээд хоорондоо ярьж байхдаа анзаараад бит хоёрт хэлж чадаагүй зүйлсээ хэлхийг хүссэндээ хорогдоод байгаа юм байна л гэж бодсон. Биднээс үг сонсохыг хүсэн юм болов уу гэсэн дүгнэлтэнд хүрсэн байдаг. Тэгээд хоёул аймд байхдаа эргэлдэг байсан ганц ганц зүйлийг нь
хэлхийг хүссэн үгнүүдээ цаасан дээр бичээ тэмдэгтэй газар болсон. Ингүүл түүнд минь хүрнэ л гэж бодсон хэрэг. Мэддэг чаддаг хүнээс нэг ч асуухгүй юм эрсдэл үйл хийсэн шүү. Тэгээд үнэхээр сонь зүйл болсон нь тэр оройноо өөр зүүдэлсэн. Маш тунгалаг бас дөлгөөхөн их усан дунд шилбээ хүртэл зогсоод сарлуугаараа даллаж байна гэж. Ингээд удахгүй 11 сарын дундуур түүний минь 49 хоног болсны дараа нэг ч удаа ахиж зүүдлээгүй. Ингээд бодох сүүлийн зүүднээс эрэхтэй их л бие маань хөнгөрч нэг зүйлийг аваад тайжсан юм шиг сэрсэн. Одоо бол би ардаас нь уйлж өөрийгөө буруудах цагаа сайн үйл хийж хоёр амныхаа төлөө зарцуулахаар болсон. Та нар минь битгий хайртай хүнийг минь шүүмжлээрэй. Бид орцсондоо маазарч хөгжилдөж хондог үе л дээ. Манай жижиг ихч нүгэ тэр хооронд өрөө нь хоосон байдаг байлаа. Жижиг хужаа цоочтой. Түүнийг нь чангахан татхад л онгоочгоно. Бид хэд нэгнийхээсээ хуучин матраас олж ирж бүгд зэрэгцэж хөвтөд элби юм ярьж онцгодог байв. Тэр үед манустай нилээд удаагүй байсан насаар нилээн ах. Тэгтээ жаахан маанагдууч юм шиг нэг залууг ярьсан түүх. 1999 он юм уу да. Манай сургууль аймгийн төвхөн захтуу газар байрлана. Хуучин хүнсний үйлдвэрлэлийн зориулалттай ч халаалтан сайн болохоор засвар ийгээд сургуулийн зориулалтаа болгочихсон. Бид тэр үед төгсөх анги байлаа. 11-р сарын ихээр Ирс хөдөрч эрт харанхуй болов. Сургуулийн урлагийн үзлэг эхлэх гээд хичээлээ дараад оройжин сургууль дээр хийсэн жимгүүд юм ирцгэн. Манай сургууль хуучны байсан ч гэлээ бүрэн засвар хийж орох гарах хаалгыг нь хүртэл янзалчихсан. Гэхдээ хуучин буюу хойтом хаалганы хажуу багнын дөлгөөстөө том тойл огт хөдлөөгүй гэдэг юм. Тэр тойлны урдуур хогоор өдөрт хэд хэд гүйлдэгч оройн цагаар цаанаа левгүй зэвхийх үйт дан байдаг байсан. Манай анги 2 давхарт 0 орох гэж хойтом хаалгаар дамжин гараад баруун талын өргөтгөл рүү явдаг байлаа. Нэг давхрын 0 багш нарын 0 учраас бидэнд онгоохгүй. Нэг өрөө урлагийн үйлсгээд автаж байгаад ангийнхаа бандтай тамхилангаа 0 орё гэж тохироод хоёулаа өсөрч харайлдаж чимээ шууган болоод дээд шатнаас хаалга зүйлээ бүжиглэх зэргээр бид хоёр л болсонхоо дуудаа шуудаа алхаж явлаа. Яг нөгөө цэлгэр мухай тойлны чинь урдхан талаар өнгөрөх үедээ би доороо бүтэн эргээд урагшаа хар зогсдог хөдөлгөөний хийхдээ нүдний болон толны цаа талд нэг гар нь нэл цус олчихсан жаахан өхнийг хальт гараад өнгөрдөг юм. Дотор ардс гээд лавшруулаад гартал юм байдаггүй. Хэсэгтэй лав миний ухаан орж гарсан байх. Гадаа гараад гүйж байхдаа нөгөөхтэй хэлбэл шахаад байгаа ч стам гээд л муухай нэгээ тоосонгүй. Тамхи татчихад буцаж явахдаа хойдоо маалганы үүдний бүдэгхэн гэрэл дахиад л нэг зэврэн харагдаад болдоггүй. Би хаалгаа нэвсгээд л татаа шууд л ангийнхаа хаалгыг чиглээд хаашаа чарлгүй гүйлээ. Гэтэл нөгөөх манараас юун хурдангууд юм бэ айгаад байгаа мó гэж чанга нээж дахиад л хүүшгийж орилохдоо огцом чимээгөө болж хоолой нь хачин зочролд орсон хүн шиг иш гэж дуграад л таг болчихлоо. Эргээд гартал яг миний ард манер царайн цусгүй цагаан болцоход намайг дайрах шахам алхаад л явчихлаа. Миний ч нуруу хүйт тааж нөгөө төвтөгөө зэрэг том алхасаар англиугаа уралдах шахам оров. Бид хоёрыг тэнд тоох амтан алга. Хуучны кассетын хөгжмөөр Backstreet Boys-ийн дуу чанга дээр нь тавьчихсан ангийнхан маань нийт шуугилдаж байлаа. Мань хоёр ороод л парнитинд очиж чимээгөө сууцгаалаа. Би нөгөөхөөсөө дөрүүлж чи яава? Маних чи нэг тойл өнгөрөөдөж байтал хүлд юм тэглээ доошоо хальт хартал хүний тасарчихсан гар өмднөөс тас зурчихсан байсан. Гэж хэлэн нөгөө айхтар цоглог нөхөр хийн гарсан шаар шиг бүлтгэнэд бараг уйлчихсан сууж байв.
Бид хоёр ангийнхандаа хэлсэн ч октод айлах гэлээ гэж загнаад хүүгүүд арай гоё юм зохио гих мэтэр гоочсоор тэгсгээд бүгд тарлаа. Тэр явдлаас бараг 5 жилийн өмнө физикийн залуухан багш хүүхэн оройтож ярихдаа яг тэр хаалганы урд ухаан алдаж унсныг жижигэр ах олж эмнэлэг төрөвсөн юм билээ. Тэр багш дахиж тэнд ажиллаагүй. Бүр төгсөөд хэдэн жилийн дараа сураг сонсоход өнөө багш ухаан алдсан чигтээ хотлоо хүргэгдэж шар хадны эмнэлэгт тийм Маркстин гэж нэрлэгддэг нилээд хүн дэмжлэгээдээ тасагт очсон гэнэлээ. Үсээс эксэлгэж доошоо харж үйж яснаа нүдэн улаанаараа эргэлдэж охины гарыг тасалчихсан байна. Та нарын нэг надаас холдуулаад өгөөч. Охины гар нь тасарчхад миний хүзэг боогод байна штэ. Гэдэл чарлаад эхэлдэг юм гинлээ. Бид хоёр тэр толонд харсан чөтгөрийн дүрсийг үзснээс хойш нэлээд хэдэн сарын дараа өнөөхөө бараг мартчихсан цаг юмдаг. Цагаан сарын амралт эхлээд хүүхдүүд хөдөөсөн болов гэр гэрлүүгээ буцчихсан үе. Манай ангийн нийлдэг 5 эрэгтэй 3 эмэгтэй бид 8 аймгийн төвийн хүчраас сургуулийнхаа эцгүү дотор байранд нэгнийхээ дэлгүүрийг авч ирээд шүнжин юм ярьж онцгооно. Нэг удаа нөгөө надтай хамт байдаг төмрөө гинэт хэдэн сарын өмнөхийг ярьж бид бүгд очиж үзэхэр болов. Би л дургүй байсан байх. Төмрөөгийн дотор эвгүйцэж байсан ч шохорхдаг охин нь байсан учраас баатар болж харагдах хүсэлтэй айдсаа дийлсэн мэт. Хой таалга үргэлж онгорхоо. Хуучин Орос рамта том модон хаалганы дүүжийг манаач дотроос нь татаад орхигч гаднаас нэг өгцөрөд онгодыг бид сайн мэднэ. Хожаагийн өнгө цагаан гадартай гарч идэнгээ зэвсэглэн бид хой таалганы урд очиод л таг гацлаа. Би л орохгүй гэж ирс шийдмэ хэлсэн. Анх харсан цагаас л шүн болгон хар дараад ерөн сонирн болцоход байсан юм. Төмрөө маань нөгөө эдтэй нийлээ таалгаар орсон л доо. Гэхдээ тэр явдал сайнаар төгсөөгүй юм. Хүүгүүд дөрүүлж орж араас нь охид орж хэсэг толны наан цааны явсан ч юу ч мэдэгдээгүй болохоор инээлдэж төмрөг нилэн шоолж байтал яг нөгөө байн гасдаг үүднийгэр л тасгийдл буудаад унтарсан. Тэр чимийг би тод санаж байна. Нөгөөдөл хэсэг дуугаа болсноо гарч идэнгээ асаа бололтой элдв зогсон гэрэл нүү цогны цаанаас гялтгаднаж байснаа гинэтэл нэг охин маш чангаар ээж гэж зэвүүцмээр муухай хашгирч нөгөө хэд маань хаалгаар чихэлдэн гарч ирсэн. Гэтэл гарч ирсэн хүмүүсийн дуу жаргалмаа гэдэг охин байсангүй. Тэр хэд өөдрөө зүглэхдээ жагааг нэг нь мөргөөд толны яг хажууд байдаг багныг толгоор өмөргөөд унчихсан байж. Тэгэд л тархины хавсарсан гэмтэл онштой эмнэлэгт очиод тэр шөндөө нас барсан. Сүүлд цагдаа нар биднийг нэг нэгээр нь байцааж бараг сургуулаа төгсөх хэсэг нь ойлгомжгүй боллоо. Хамгийн эвгүй нь хүүгүү чихэлдэж гүйлдэхдээ жаргалмаг ханлуу шахаад мөргөөд унгаачихсан. Гэж бүгд нэг зэрэг мэдүүлэг өгсөн ч шүүх эмнэлгийн дүгнэлтээр талгаажийн баруун хөлд хумсны гүн шигдсэн шарх үлдсэн. Механик сад үүсэх шалтгаан тухайн зурсан гарны хүчнээс улбаалж бетонын багны хөлний тэнцвэр алдагдах эрчмээр тархины баруун хэсгэр хүчтэй мөргөснөөс 3 газар цус харалт үүсч нас орсон. Хамт байсан хүүхдүүдийн хуруу, хумс, гарын сарваны бүтцээ шинжилгээ тулгалт хийхдээ талгаажийн хөлн дээр байсан мөр таараагүй. Гэсэн байлаа. Бид бүр сүулдэл мэдсэн. Энэ явдлаас болж эцэг эхчүүд биднийг огт уулзуулаагүй бөгөөд сургууль дээр л хаяад харна. Тэгээд зам болж би төмрөөдөө дарж юу болсныг асуухад тэр надад хэлсэн юм. Гэрэл унтарсны дараа жаргалмаа толны хажуу зогсож байгаад л муухай орилсон. Бусдын тэр чимээнээс болж хаалгаар өгүүлсэн. Гэхдээ жагааг яг хүн татаад унгаах шиг болсон юм. Миний хойно их ойрхон байсан шүү дээ. Би жагааг босгосноо санаж байна. Гэхдээ одоо бодоход жагаагийн оронд бүр намхан битэй сонин хурдан амсгаадсан
Жохоо охин шиг битээ хачин арзаас үстэй юм надтай хамт таалгаар гарчих шиг болсон. Тэр л нөгөө чөтгөр байх гэж надад хэлсэн. 1970-аад оны ихэр манай аймгийн төвд анх ашиглалтанд орохдоо тус байшин бүгд найрамдах Монгол ард улсын үйлдвэр хүнсний зоовуудын үлгэр жишээ бүтээн байгуулалтаар нэрлэгдэж чимэглэлийн цоошин тоног төхөөрөмжөөр хангацснаар багахгүй бүр бал дарах хүртэл ирж туу цаашилж байжээ. Гэвч ардчлалын жилүүд эхэлж үйлдвэрт хүний нөөц тоногийн эрс хуучралтаас болж хаагдаж жил гаруй болохдоо жаахан охиныг ээжтэй хүчрхийлж хөнөөсөн амар хэрэг гарч байж. Охин нь ээжээсээ тасцуураад айсандаа хүчгсэн учраас гимт итгээд бугуугаар нь таслаа зөвхөн ээжийг нь хээр авчиж болсон юм блэ. Охин тэндээ өвчнөдөө айж шаналж бүр гүн шоконд орсоор наац орсон. Энэ тухай надад манай аймгийн цагдаа байсан ах бүр том болсны дараа энэ түүхийг ярьсан шүү. Энэ явдлыг бидний хэн ч мэддэггүй байсан юм да. Та бүхэнд өөр тохиолдсон зүйлсийг хуваалцгаар шийдлээ. Энэ жилийн 100 гинэтэл 20 оны 11 сард өнгөрсөн их чигээ зүүдлэв. Тухайн үедээ буян гуугаад байгаа юм байна да. Гээд майны өрөөл уншуулж амжилтгүй явлаа. Гэтэл сарын дараа ахаад зүүдлэгдэв. Би нэр өрөөл уншуулна гэж байсан штэ. Гээд бас л мартагдав. Тэгтэл 14 хоногийн дараагаас их сони юмнууд зүүдлээд би манч муудаад эхэллээ. Танихгүй нэг охиндоо харанхуй орцсон тунд 2 юмнаас цухтааж байгаад баригдана. Ахынхаа модон ойл ортол бөө нойтон махуутан тэгээд үзүүлчихсэн тэр нь нийл цус болчихсон. Хараад гартал талигач гэрээ цэвэрлжсэн сууж байх жишээний. Зүүд болгонд л хүмүүсийн ярьж байгаа талигачийн хэлж байгаа үгнүүд нэг л яоцгүй болоод эхэллээ. Тэр зүүд нь болсон явдал сэрхэж игнээсээ болсон мэт мэдрэгдэг болов. Нойл руу ороход өлгөөтэй махнуудын нэгэнд нь толгоогоо зохиход ямар байсан ч мэдрэгдээд эхэллээ. Тэр үед л ганц майны өрөөл уншуулад болчих юм биш байна гэдгийг ойлгож ээждээ хэлсэн. Тэгсэн ээж таньдаг лам дээрээ дагуулад очлоо. Уг нь манай аав бөө юм байгаа. Гэхдээ салжчихсан хол байдаг. Ээжийн тал шарын шашинтай учраас за тэгэлгээд оцсон юм. Тэр лам хэлэхдээ хаад арсан зүудний дайрлага дайрсан байна. Талигч ихч чинь хорогдчихж гээд маргааш манад ирэхээр боллоо. Маргааш нь лам ирж энэ гэрээ чинь бараг талан талигч иргэсэл байна. Бүгдийг нь шата. Тэгээ бөөрөөсөл гэж боо. Лүүжин тавь. Гээд миний заслыг хийж өгчхөөд хідэн чулууг шившиж өгөө зүүглээ. Би ч нөгөө чулууг нь авч зүүлээ. Маргааш нахандаа очихоор болсон. Ээж маань тэр хамгаалтыг 3 зангидаа чангалж явуулсан юм. Гэвч тэр мах өлгөдөө гэж зүүдэлсэн ойлд ортол хамгаалалт шууд л унчихсан. Тэрхэн үедээ за энэ мөн ойлоос л боллоо. Муухай юм зүүдлэгдэд байсан гэж бодно нөгөө лам дээрээ ахаад очтол аав чинь хаана байдаг юм? Ингээд айлхыг чинь харнаа. Гээд өглөн өмнөхөөсөө 2 дахин их чулуу өгөөд 8 зангид гэлээ. Би ч хийснээр нь хийж үүнээс хойш нам унтдаг боллоо. Гэтэл 4 өдрийн өмнөхөн гинитл орой унтаж байгаас ирчихв. Сэрэд хартал яг миний дээрээс нэг юм хараа зогсож байлаа. Царай нь харагдахгүй сүйтгэнсэн нэг тийм юм. Яалтчгүй харанхууд ялгарч харагдаж байлаа. Утасныхаа гэрлийг асаагаа тартал юу ч харагдсангүй.
Тэгээд буцаад унтаад өгсөн. Унтаад бараг цаг болсон үгүй юу? Хэсэг хугацааны дараа ахаад л сэрж эхлэв. Гэтэл өнөөгч нь дээрээс тонгоочсон илүү ойрхон намайг ажиглан зогсож байлаа. Сандарсандаа гэрлээ аваад тусгатал бас л юуж байсангүй. Тэр үед л би хийм арчлаа гэдгээ мэдэж хүнчлөө дээгүүрээ бүтээж ихтэд өөрийгөө тайвшруулах гэж нөгөөдгөө харааж өглөө. Дораараа амт. Хүнч тайван унтуулчихгүй. Гээд л өглөж өгөө. Уг нь би чинь бас хөөх юм дасчихсан байсан. Миний мэлмий нээгдэж юм хард сонсоод байдаг юм л да. Тэгж хэвдэж байгаа л унтчихсан. Өглөө нь харин ямар ч унтсан шинжгүй ядарчихсан амтан ээжид хэлтэл. За боли, аавтаа чи нэрээ гэлээ. Өдөр аав маань залгаж харсан болгоныг минь тодруулж асуугаад ээжид нэг хүний дугаар өгөөд тэнд очиод үзүүлж гэлээ. Ээж маань тэр хүн лүү залгаж ярьсан ч нийт өдрөөс найшгүй завгүй гэд халгаасангүй. Би тэр юмыг харснаас хойш шинжүү унтаагүй мэд ядарч цэрээд оройн яаж унтнаа харчихгүй юмсан гээд л унтана. Тухайн аав ярьдаг өдөр ээжтэй унтахаар болоо тайвшраа дүр зөөрмөлж гэж. Тэгж байгаад л сэрж эхлэв. Тэгтэл ээж аавтаа уцаар ярьж байна. Охиныг минь нэрлэг авч явах гээд байна. Яаж ингэж тайван байж чадж байна? Гээд л ээж ууралж байгаа янзтай. Намайг сандраачихгүй гэсэндээ ээж надад сонсохгүй хичээсэндээ. Сонссон гэдгийг маань мэдчихгээд унтаж болохгүй гэсээр л байлаа. Аав маань сандарсандаа нөгөө бөөлөв залгаад одоо очиод өгөж гуйсан байсан. Тэгээд л тэр бөө шөнийн 2 цагт манад ирж ламын хамгаалт болохгүй гэдгийг тайлбарлаж өгөн 7 хоногийн дараа гэрээ барьж байгаа засал хийлгэхээр болсон. Тэр бөө надад ямар ч бөө удмын ч бөө гүйцэхгүй. Бас битгий айгаараа гэж сануулж явлаа. Тэр шөндөө маргааш өдөр ингээд нэг өдөр бүтэн унтчихсан. Яг л өчнөө өдөр нойргүй онцгсон юм шиг л ядарчихсан байлаа. Өглөөний жаав дээрээ очиж гэхэд би дуртай нарахгүй цаа гэлээ. Өдөржин явах бэлтгэлээ хангаад оройхон усанд орж хувцаа баглах болтол яагаад ч юм нам унтаад өгсөн. Тэгээд шөнийн 2 цаг үед сэрэхэд дүү сэрэн байсан юм. Тэгэхэр нь санаа амар усандаа орж хувцаа багалчгаад унтахаар хэвтэв. Үнэндээ л нүдэн аних бүрт элдвээ юм үзэгдээд нойр өрсөнгүй. Намайг мэлмигээ алахгүй бол болохгүй л гэсэн. Уг нь би аминдаа хаалгаад л байдаг. Тийм амархан буцаад нээгддэг юм байхтаа гэд гайхаад л сууж байна. Энэ явдал намайг бага байхад тохиолдсон. Өвлийн дунд сарын 1 орой тохиож байлаа. Бид гэр бүлээрээ мөсгөн хотголоо очиж үзэхээр болж тийшээ явсан бөгөөд тэндээ тоглож надад хөгжилтэй л байсан. Хэсэг доогсны дараа аав за хэдүүлээ зоогийн газар л явж хоол аваад гэртээ авчиж идэх. Гэхэд бүгд дуу нэгтэйгээ зөвшөөрлөө. Бид хэд ч зоогийн газар руу машинаараа ядах юмгүй очицгоолоо. Тэгтэл ээж биднэрт хандаж "Гадаа өөтөн байгаа болохоор
бид хоёр чинь яваад хоол аваад ирье. Та хэд машиндаа байж байгаарай. Гээд машинаас буугаад явлаа. Хоол эрхийг хүлээх зуур манай дүү ихч хоёрыг бие тоглож байсан ба би амт тоглохоор шийдсэн ч ягаад ч юм цонхлоо хартал цонхны цаанаас үсээ урдаа унжуулсан сүнс гарч ирээд толгоогоо сэгсэрч хойшлуулснаа долоор хурга амдаа хүргээд чимээгүй гэж хэлснээ гачин муухай нэмсгэлээд алга болоо. Үүнийг хараад би нэг л хачин болчихоо. Нэг л мэдхэд би дайлхийдийн гэрийн гадаа ирсэн байлаа. Ингээд гэрийнхээ орцонд ороход миний толгой аимшигтай ихээр өвдөж гэр бүл гих шивнээ сонсогдож одог тусам чангарч хашгираан болж хойроо. Удаачгүй гэртээ ортол юу ч сонсогдохоо болж толгойч өвдгөө болсон байв. 7 хоногийн дараа унтах гэж байхад гарсан уу? Улаан дүүбэл гэж гадаа хүмүүс хаширах сонсогдов. Би бодохдоо надад тарагддаг сүнс байх гэж бодсон. Тэгэд намайг олжглоо доо. Химэн их л санаа зовсон юм. Ингээд өвлийн уйлрал дуусч зам болоход надад юу ч тохиолдсонгүй. Би ч айхаа болж эхлэв. Нэг өдөр ээж намайг дэлгүүр рүү явуулсан. Дэлгүүр рүү алхаж байхад замаар өнгөрдөг машин, уцаа оролдон холигдох хүмүүс, илсээр тоглож хөвгөлдөн гүйдэг хүүхдүүдийн аль нь ч байхгүй байлаа. Дэлгүүрээс хэрэгтэй зүйлсээ аваад явж байгаад ягаад ч юм торлууга харчихав. Гэтэл торон дотор нөгөө аимшиг сүнсний толгой байв. Би айсандаа тороо шидвэл тэр сүнс анх удаага бүтэн биеэ надад харуулсан. Шавартай цагаандаа ашинцтай үсээ урагшаа унжуулсан улаан дүүбэлтэй. Дүүбэлнээс нь улаан цус урсаж байсан юм. Би айх гайхах зэрэгсэж байх хооронд тэр надад хандан өнөөдөр би чамд ирсэн шалтгаан бол чамайг дахиж зоохгүй гэж хэлсэн юм. Миний анх харагдсан шалтгаан бол чамайг амьдрах хэрэгтэй үгүй гэж харах гэж байсан. Энэ болсон явдлыг хүн тэлж хүчээсэн бол би чамайг авч явах байсан юм. Гэвч чи миний зорилтыг давсан тул миний тухай хэнд ч хэлсэн хамаагүй. Зүгээр л миний явсан газар чи явж таарвал чи намайг харах байх охин минь. Би чамайг өвдөхгүй гэж хэлэн замхран алга болов. Үүнээс хойш тэр сүнс надад хэд хэдэн удаа харагдсан ч намайг яагаачгүй юм. Энэ явдал 3-4 дугаар хороолол болсон юм. Би өөртөө тохиолдож байсан болоод одоо тохиолдож байгаа зүйлсээ бичгээр шийдсэн юм. Багаас аимшиг кино, аимшиг дүүхэн дуртай байлаа. Манай гэрийнхэн их л дургуйцсан. Тэгээд л сонин юм их мэдэрнэ бас гарчихна. Багада паркд өвөө эмээтэйгээ тоглож байгаад төрүүлээд болон тойроод гүйтэл нэх өндөр саарл том толгойд хайр гайргийн хүн шиг юм зогсож байсан. Айгаад л буцаадгүйсэн. Одоо бодоод байхад их сонин санагддаг. Нэх амир биш ч гэсэн хайр гайргийн амтал байсан байх.
Өвөөгийн ажил дээр өдөржин их өөднө. Нэг удаа хаалганы цоочны завсар нээх сонин төмөр биедээ амтан байхаар нь гайхаад балаар хатгатал хөл гар нь бүршээрээ салаад байв. Би багаасаа лагерд гардаг. Орой болгон найзуудтайгаа уулзаа суудаг байлаа. Нэг орой яг бүрхий болж байхад 4 охин 2-2-өөр алхаж байтал байшингийн хажууд нэг банд том чихвд зүүчгсэн завлаа сууж байхаар нь найзтайгаа дайжганж байгаа сайн уу гэтэл шууд уусаад лал болчихсон. Бид хэд ч ойрлолдод гүйсэн юм. Тэрэлжид гэрийнхэнтэйгээ нэг амралтанд явж байгаад дүүтэйгээ орой 0 орчоод буцаад гэрлүүгөө орж байтал нэг урт өстэй охин үхэр толгоогоор нь тэрвэрчсэн зогсоод байв. Гэхдээ тэр хоёр ерөөсөө хөдлөөгүй юм. Хүн таагалгаанд ороод гэртээ ирээд удаагүй орой шөнө генетл сэрчихнэ. Нэг бол хар утаа шиг юм хөвөөдөл байна. Дагуулад хараад байхаар ийш тийшээ хөвсөөр байгаад алга болчихно. Эсвэл хөлний доор нэг хүн дүрстэй утаа зогсож байдаг. Нэг удаа сэрээ дээшээ гартал хагалгаанд өмстэй хувцс өмсчихсэн нэг эмэгтэй хүн хараад зогсож байхаар нь хинбэ гэсэн чинь зөвүүн инээснээ шууд би илүү нэвлээд орчихсон. Би ч ойрлоод босоод ирцэл гар амир чичрээ төлөрчихсэн байж үлээ. Би өөр нь сүнс сүдэрхээс илүү хар энергитэй газар эсвэл хүнийг маш сайн мэдэрдэг. Хуучин байр маань их олон хүн амьдарч байсан. Их харигддаг, зодолддог онцгой газар байсан юм. Шууд амир юм харагдахгүйж байнга л нэг өөрөөс эвгүй мэдрэмж төрнө. Нүдний болон сүдгэн нь гэрэл байнга шатна. Хүүхэд айгаад юмнаас цухтана. Тэр өрөөний хаалгыг хаана. Нэг удаа бүр 4 настай дүү маань хоёулахнаа байж байтал ах ирчихсэн юм уу гэхээр нь үгүй гэтэл тэгэл тэр өрөөнд хэн зогсож байгаа юм гэж хэлэхдээ би амар айж үлээ. Сүүлдээ айгаад байх тусам илүү хүчрхчээд байх шиг байсан. Хаалганы байр уугц татана. Шүн коридороор хүн алхана. Унтаж байгаа шүн сэрхээр тааснаас бага урт өтнүүд шиг юм унжчихсан аргунаад л байж байдаг байсан. Гайхаад хараад байхаар нилээн байж байгаад алга болчихно. Нэг шүн бүр хөшиг ханан дээр сонин ханц шиг бичээс дүүрэн биччихсэн байсан. Бас нэг удаа амар хээ уулз давдар харагдаж байгаад сарнаад алга болчихсон. Тэнд сүултээ имаа маань биеийн өвдөөд би нөхөртөөгөө хэрэлдээд салахгүй. Бас хүүхэдтэй болохоор байнга цулбаад байлаа. Харин тэр байрнаас нүүсний дараа зүгээр болсон юм. Зүуд минь бас яг л зөхөндөг. Дэлхийн гам шиг, дэлхийн сүрэл, амар цахилгаан цахаад л бүх хэмжингүүдэлд ороод л амар үнэмшилтэй зүудлэн. Энэ зүудийг зүудлэхээрээ би эсвэл ойр дотны хүмүүс өвдчихдөг. Эсвэл хагалгаанд орно. Ямар нэг юм анхааруулад байгаа юм шиг зүуд их л зүудлэгдэнэ. Монгол гэрт амралтанд дүүгээ тэрээд унтаж байгаад нүдэ нээтэл нэг эрэгтэй хүн тонгоочсон нүрлүү тулаад хараа зогсож байхаар нь нүдэ дасаа найдлаа арай гэж өглөө болгосон. Ер нь бол надад иймэрхүү зүйлс зөндөө тохиолддог. Та бүхэнд өөр тохиолдсон зүйлсийг хуваалцгаар шийдлээ. Энэ жилийн 100 генетл 20 оны 11 сард өнгөрсөн их чигээ зүудлав. Тухайн үедээ буян гуугаад байгаа юм байна да. Гээд майны өрөөл уншуулж амжилтгүй явлаа. Гэтэл сарын дараа ахаад зүудлэгдэв. Би нэр өрөөл уншуулна гэж байсан штэ. Гээд бас л мартагдав.
Тэгтэл 14 хоногийн дараагаас их сонин юмнууд сүдлээд би манч муудаад эхэллээ. Танихгүй нэг охинтой харанхуй орцсон тунд 2 юмнаас цухтааж байгаад баригдана. Ахынхаа модон ойл ортол бөөн нойтмах уутан тэгээд үүжилж гисэн тэр нь нийл цус болчихсон. Хараад гартал талигаач гэрээ цэвэрлж гисэн сууж байх жишээний. Зүуд болгонд л хүмүүсийн ярьж байгаа талигаачийн хэлж байгаа үгнүүд нэг л ёоцгүй болоод эхэллээ. Тэр зүудэнд болсон явдал сэргэж игнээсээ болсон мэт мэдрэгдэг болов. Нойл руу ороход өлгөөтэй махнуудын нэгэнд нь толгоогоо зохиход ямар байсан ч мэдрэгдээд эхэллээ. Тэр үед л ганц майны өрөөл уншуулад болчих юм биш байна гэдгийг ойлгож ээждээ хэлсэн. Тэгсэн ээж таньдаг лам дээрээ дагуулад очлоо. Уг нь манай аав бөө юм байгаа. Гэхдээ салжчихсан хол байдаг. Ээжийн тал шарын шашинтай учраас за тэгэлгээд оцсон юм. Тэр лам хэлэхдээ хард арсан зүудний дайрлага дайрсан байна. Талиг жигч чинь хорогдчихж гээд маргааш манад ирэхээр боллоо. Маргааш нь лам ирж энэ гэрээ чинь бараг талан талиг чи ирэхсэл байна. Бүгдийг нь шата. Тэгээ бөөрөөс л гэж боо. Лүүжин тавь. Гээд миний заслыг хийж өгчхөөд хэдэн чулууг шившиж өгөө зүг гэлээ. Би ч нөгөө чулууг нь авч зүүлээ. Маргааш нь ахындаа очихоор болсон. Ээж маань тэр амгаалтыг 3 зангидаа чангалж явуулсан юм. Гэвч тэр мах өлгөдөө гэж зүүдэлсэн нойлд ортол хамгаалалт шууд л унчихсан. Тэр хүн үедээ за энэ мөн нойлоос л боллоо. Муухай юм зүүдлэгдэд байсан гэж бодно нөгөө лам дээрээ ахаад очтол аавч нь хаана байдаг юм? Ингээд айлхыг чинь харнаа. Гээд өглөн өмнөхөөсөө 2 дахин их чулуу өгөөд 8 зангид гэлээ. Би ч хийснээр нь хийж үүнээс хойш нам унтдаг боллоо. Гэтэл 4 өдрийн өмнөхөн генитл орой унтаж байгаа сэрчхөө. Сэрэд хартал яг миний дээрээс нэг юм хараа зогсож байлаа. Царай нь харагдахгүй. Сүйтгэнсэн нэг тийм юм. Яалтчгүй харанхууд ялгарч харагдаж байлаа. Утасныхаа гэрлийг асаагаа тартал юу ч харагдсангүй. Тэгээд буцаад унтаад өгсөн. Унтаад бараг цаг болсон үгүй юу? Хэсэг хугацааны дараа ахаад л сэрч эхлэв. Гэтэл өнөөх чинь дээрээс тонгоочсон илүү ойрхон намайг ажиглан зогсож байлаа. Сандарсандаа гэрлээ аваад усгатал бас л юуч байсангүй. Тэр үед л би хийм арчлаа гэдгээ мэдэж хүнчлөө дээгүүрээ бүтээж ихтэд өөрийгөө тайвшруулах гэж нөгөөдгөө харааж өглөө. Дураараа амт. Хүнч тайван унтуулчихгүй. Гээд л өглөж өгөө. Уг нь би чинь бас хөөрхөн юм тасчихсан байсан. Миний мэлмий нээгдэж юм хард сонсоод байдаг юм л да. Тэгэж хэвдэж байгаа л унтчихсан. Өглөө нь харин ямар ч унтсан шинжгүй ядарчихсан амьтан ээжид хэлтэл. За боли, аавтаа чи нэрээ гэлээ. Өдөр аав маань залгаж харсан болгоныг минь тодруулж асуугаад ээжид нэг хүний дугаар өгөөд тэнд очиод үзүүлчих гэлээ. Ээж маань тэр хүн лүү залгаж ярьсан ч нийт өдрөөс найшгүй завгүй гэд халгаасангүй. Би тэр юмыг харснаас хойш шинжүү унтаагүй мэд ядар цэрээд оройн яаж унтнаа харчихгүй юмсан гэд л унтана. Тухайн аав ярьдаг өдөр ээжтэй унтахаар болоо тайвшраа түр зөөрмөлж гэж. Тэгж байгаад л сэрч эхлэв. Тэгтэл ээж аавтаа уцаар ярьж байна. Охиныг минь нэрлэг авч явах гээд байна. Яаж ингэж тайван байж чадаж байна?
Гээд л ээж ууралж байгаа янзтай. Намайг сандраачихгүй гэсэндээ ээж надад сонсохгүй хичээсэндээ. Сонссон гэдгийг маань мэдчихээд унтаж болохгүй гэсээр л байлаа. Аав маань сандарсандаа нөгөө бөөлөг залгаад одоо очиод үгүйж гуйсан байсан. Тэгээд л тэр бөө шөнийн 2 цагт манад ирж ламын хамгаалт болохгүй гэдгийг тайлбарлаж өгөн 7 хоногийн дараа гэрээ барьж байгаа засал хийлгэхээр болсон. Тэр бөө надад ямар ч бөө удмын ч бөө гүйцэхгүй. Бас битгий айгаараа гэж сануулж явлаа. Тэр шөндөө маргааш өдөр ингээд нэг өдөр бүтэн унтчихсан. Яг л өчнөө өдөр нойргүй онцгсон юм шиг л ядарчихсан байлаа. Өглөөний жаав дээрээ очиж гэхэд би дуртай нарахгүй цаа гэлээ. Өдөржин явах бэлтгэлээ хангаад оройхон усанд орж хувцаа баглах болтол яагаад ч юм нам унтаад өгсөн. Тэгээд шөнийн 2 цаг үед сэрэхэд дүү сэрэн байсан юм. Тэгэхэр нь санаа амар усандаа орж хувцаа багалж хаад унтахаар хэвтэн. Үнэндээ л нүдэн аних бүрт элбий юм үзэгдээд нойр өрсөнгүй. Намайг мэлмигээ алахгүй бол болохгүй л гэсэн. Уг нь би аминдаа хаалгаад л байдаг. Тийм амархан буцаад нээгддэг юм байх таа гэд гайхаад л сууж байна.